Сайн бацгаана уу? Та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаа би та бүхэнтэй бас л Бурхны агуу гайхамшигын талаар бас хуваалцахыг хүсэж байна. Яг энэ удаа би та бүхэнд хүч чадал гэж, Бурхны агуу хүч чадал гэж юу юм бэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг хуваалцахыг хүсэж байна. Бас Бурхны агуу үгийг дамжуулахыг хүсэж байна. За би тэгээд энэ сургаалаа эхлэхээс өмнө та бүхэнд бас нэгэн түүхийг хуваалцахыг хүсэж байна. Яг тэгэхээр би өөрөө түүхэнд маш их дуртай. Тэгээд түүх бол хүний амьдралаас үүдэж гардаг, бодит баримт байдаг. Тийм учраас энэ түүхөөр дамжуулж байгаа хүмүүсийн амьдралд бид нэр Бурхны сургаалыг илүү их ойртуулж өгдөг. Тийм учраас сургаалд түүх ашиглах нь бол бас зүгээрээ гэж би ойлгодог юм аа. За тэгээд энэ удаад миний ярих түүх маань бол одоо нэгэн бяцхан төгөлдөр хуурч охины тухай түүх байгаа. За тэгээд 5 настай Келли гэж нэг жижигхэн хөөрхөн одоо төгөлдөр хуурч охин байжээ. Тэгээд түүний ээж нь бол одоо түүнийг төгөлдөр хуурч болохыг маш их хүсдэг. Тэгээд Келли маань ч гэсэн өөр энэ тал дээр нэлээд авьяастай. За тэгээд тэрээр гэртээ нэг жижигхэн төгөлдөр хууртай. Тэгээд тэр төгөлдөр хуурн дээр ээжийнхэн зааж өгсөн одоо аясуудыг бол тоглодог байжээ. За тэгээд тэрээр ээжийнхэн зааж өгсөн аяс дундаас одоо хамгийн дуртай аян нь бол одоо түүний одоо хамгийн сайн дарж сурсан нэгэн одоо ая байдаг гэж. За тэгээд тэр аяа үргэлж бол төгөлдөр хуурн дээр тоглож тэгээд байнга бол түүнийг одоо давтаж сургуулдаг байжээ. За тэгээд нэг удаа ээж нь агуу том төгөлдөр хуурчийн тоглолт болох нэ гэдэг тэр зарыг олж үзээд ажлаасаа тараад бол нэгэн өдөр хүүхдтэй очиод охиныгоо өнөөдөр би энэ хөө одоо тоглолтыг үзүүлэх хэрэгтэй юм байна гэсэн тэр бодол тэр хүү ээж төржээ. Ингээд ээж маань одоо ажлаа зохицуулаад гэртээ очиж охиныгоо аваад тэгээд бол одоо төгөлдөр хуурын тэр агуу тоглолтод одоо том хүний тоглолтод оролцуулахаар бол хамт хоёлоо плед захиалж ирээд одоо үзэхээр одоо суужээ. Тэгээд тэр хоёрын одоо суух игнээ маань нэлээд дундуур тэгээд дунд тавир бол одоо орсон тийм суудлаж. За тэгээд охин ээжтэйгээ хамт бол одоо тэр том театрт орж ирээд бол одоо маш олон хүмүүсийг хараад бол үнэхээр одоо сонирхсон тиймүүдээр бүхнийг ажиж байж. Ингээд бол ээжтэйгээ хамт сандал дээр сууж байтал нэлээд хэсэг одоо байсны эцэст суудлынхын араас нэгэн эмэгтэй "Hey Sara" гэж бол ээжийг нь дуудах. Тэр одоо дуугарч. Тэгээд ээж охин хоёрыг зэрэг игэн хардлал бол ээжийнх нь одоо багын найзууд бол хойно тэрхүү тоглолтыг үзэхээр бол хүрэлцэн ирсэн байжээ. Ингээд ээж нь юу гэж охиндоо сагсан бэхээр зэрэг "Өө тэнд ээжийнх найз нь байна. За тийм болохоор миний охин эндээ ингээд сууж байгаараа ээж найзтайгаа очиод төрхөн зурлал одоо уулзчаад ирья" гэж бол хэлж. За ингээд охин заа гэж хэлээд ээжийнхээ одоо суудлал хийгээд өөрийнхөө сууж байсан суудлал дээр суугаад хацарчээ. За ингээд хэсэг хугацааны дараа ээж нь одоо эргэж ирэх байтал харин охин хэсэг хугацаанд сандал дээр сууж байсан. Тэгснээр хажуудлын сандлыг сонирхоод тэгээ буугаад хажуудаа байсан хүмүүс рүү харж инээмсэглээл ингээд тэр хавийг сонирхоод нэг мэдтэл яасан гэхээр тэрээр бол явсаар байгаа одоо тийм урдлын бүх хүмүүсийн урдлын тэр чөлөөнд гарч иржээ. Ингээд тэр хүмүүсийн урдуур явж олон зүйлийг сонирхож үзэж ингэж явсаар байтал тайз руу гардаг шатны хажууд төхөж ирэв. Ингээд тэр шатаар бол сонирхож дээшээ авирсан. Тэгээд авираа тайзны одоо ард талаар ордог тэр хаалгаар одоо дамжаад одоо хортол дээр нь гадны хүн орохыг хориглоно гэсэн тэр бичиг байсан хэдий ч гэсэн тэрээр бол түүнийг олж мэдэхгүй учраас тэр дотгошоогоо бол яваад орчих. За ингээд тэрээр бол дотгошоо явж ороод хажуу дэше эргээд гартал тэр тайзан дээр маш том аюулгүй гоё тийм цав цагаан өнгөтэй үнэхээр гайхамшигтай сайхан төгөлдөр хуур байжээ. Тэгээ нөгөө охин тэр төгөлдөр хуурыг хараад нүдэн сэргээд үнэхээр баяр хөөртэйгээр тэрээр тийшээ алхаж очив. Тэр төгөлдөр хуурны суудал дээр сандал дээр суугаад тэгээд бол тэрээр тэр төгөлдөр хуурын өөрийнхөө мэддэг хамгийн сайн тоглож чаддаг тэр аяыг бол нэгээр эхлээд хоруугаараа даран тоглож эхэлжээ. За ингээд яг энэ мөчтөө зэрэгцэн бол одоо ээж нь эртэл охин байхгүйсэнд маш ихээр санаа зовж. За ингээд бол эргэн тойрны ээж нь ирж хааж яг тэр үед бол тоглолт эхэлж хөтлөгч хөшгөний өмнө гарч ирэн. Одоо ингээд энэ хэсэг мөчний дараа та бүхний өмнө бол энэ одоо агуу төгөлдөр хуурч бол та бүхний өмнө хүрэлцэн ирэх болно хэмээн бол хөтлөгч зарлжээ. За ингээд бол юм явж хөшиг алгуурхнаар нээгдэхэд тэр төгөлдөр хуурн дээр тэр бяцхан охин сууж байжээ. Тэгээ хүмүүс бол нэлээд гайхсан байдалтай харсан хэдий ч гэсэн зарим хүмүүс бол одоо их сонирхолтойгоор инээмсэглэж байсан. Тэгээд ээж нь яг тэр үед охиныгоо олж хараад бүр одоо алмаар гайхаж байтал цаанаас охин жижигхэн гараараа тэр тоглож сурсан аясаа тоглолцоор байж. Гэтэл гэнтхэн хүмүүс алгадчаад явтал яасан гэхээр цаана нь бол агуу төгөлдөр хуурч цаанаас гарч ирж харагджээ.
Тэгээд тэр төгөлдөр хурж ирээд охины чихэнд чимээг өгнөр. Цааш нь үргэлжлүүлээд байгаарай гэж бол хэлжээ. Ингээд охин толгой дохин нөгөөхөө тоглож байсан аязаа улам шааш нь үргэлжлүүлсээр байж. Харин нөгөө агуу хүн маань нөгөө том төгөлдөр хуурч маань тэр охины тэрхүү тоглож байгаа айзан дээр одоо өнгө нэмж тэр охины хоёр талаар гараа оруулж олон тэр өнгө аязаар тэрхүү аяыг нь чимжигснээр тэр ая үнэхээр гайхамшигтай сайхан ая зулж хүмүүс сонсогдчих. Ингээд бол тэр тоглолтыг дууссан тэр айзыг яваа дуусны дараа хүмүүс маш их өндөр сэтгэлтэйгээр алга ташин босож тэр хоёуланд нь талархал илэрхийлжээ. Үнэхээр тэр охины тэр тоглож сурсан тэр өчүүхэн жижигхэн айзыг агуу төгөлдөр хурж үнэхээр гайхамшигтай ая зулгаж хүмүүст хүргэж чадсан юм. Тэгвэл яг энэ түүхтэй ижилхэн өнөөдөр бид нэр амьдралынхаа энэхүү хугацаанд өөрийнхөө болж байна, бүтэж байна гэж бодож байгаа тэр өчүүхэн жижиг амжилтыг минь бурхан үнэхээр гайхамшигтайгаар ингэж ивэж өгд юм. Эзэн өнөөдөр бидний хүч чадал байдаг юм. Тэрээр амьдрал доторх бидний хүч чадал байдаг юм. Учир нь тэрээр яагаад гэхээр бид бүхний амьдрал төөртөж явхад биднийг босгож, биднийг амьдралд баяр хөөртэйгээр явхад тэрхүү баяр хөөргийг минь улам илүүх утга учраар чимж байдаг юм. Тэрээр бидний амьдралд үнэхээр гайхамшигтайгаар одоо хүч чадлыг, эрч хүчийг нэмж байдаг юм. За тэгээд бүгдээрээ эзэн бидний амьдралд хэрхэн хүчийг өгд юм бэ? Бид нар эзнээс хэрхэн яаж тэрхүү амьдралын эрч хүчийг авах вэ гэдэг тухай бүгдээрээ Библиэлд хамтдаа үзцгээе. За тэгээд яг энэ цагт би та бүхэн Ром номын 1:16-ыг нэгэжээ юм бэ хүсэж байна. Би сайн мэдээнээс ичихгүй. Ягаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийн юуны төрөнд юудэ мөн түншлэн грек хүнийг аврал түрэх бурхны хүч юм аа гэж хэлсэн. Тийм ээ. Энэхүү үгийг агуу Паул маань бид бүхэнд бичиж үлдээжээ. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг би сайн мэдээнээс ичихгүй. Учир нь сайн мэдээ бол миний амьдралын хүч юм аа гэж хэлсэн. Үнэхээр эзэн өнөөдөр бидний амьдралд өөрийнхөө сайн мэдээгээр дамжиж агуу хүч, чадлыг өгч өгд юм. Тэгвэл өнөөдөр эзний сайн мэдээгээр та өөрийнхөө амьдралын эрч хүчийг авч чадаж байна уу? Өнөөдөр та эзний сайн мэдээгээр өөрийнхөө амьдралд улам илүү их итгэлтэй байдлыг хийгээд үнэхээр төөртөхгүй амьдралд одоо муу зүйлээс хагацж сайн зүйл рүү тэмүүлж тэгж амьдрах чадаж байна уу? Үнэхээр сайн мэдээ бол бидний амьдралын минь хүч үйд юм. Тэрхүү сайн мэдээ бол эзэн Есүсийн тухай мэдээ байд юм. Үнэхээр зарим хүмүүс амьдрал маань үнэхээр утгагүй байна. Зарим нь амьдрал маань одоо хэцүү зүйлийг тохиолдож байна хэмээн одоо ярих тийм тохиолдол олон байдаг. Тэр олон хүмүүстэй уулзаж ярилцаж байхад ихэвчлэн одоо амьдралаас одоо уйдсан, тэгээд амьдрал одоо утга учиргүй юм байна гэж ойлгосон, тэгээд түүндээ одоо итгэсэн тийм ойлголтууд байдаг. Тэгвэл өнөөдөр таны амьдралын эзэн хэн бэ гэдгээс энэ бүх зүйл шалтгаалж байдаг. Үнэхээр таны амьдралын эзэн өнөөдөр бидний итгэгч бурхан, эзэн бурхан маань байх юм бол таны амьдрал утга учиртай бас эрч хүчтэй байх болно. Тийм учраас та өөрийнхөө амьдралын эзнийг зөв сонгох нь хамгийн чухал зүйлийн нэг юм. За тэгээд бурхан өнөөдөр олон хүмүүст өөрийнхөө эрч хүчийг мэдрээсэй хэмээн хүсэж өөрт нь итгэсэн тэр зүрх сэтгэл эрч хүчтэйгээр амьдраасаа гэж бол хүсэж байдаг. Бурханы хаанчлал хийгээд бурхан өөрөө бол агуу том хүч юм. Бүгдээрээ 1-р Коринт номын 4:19-с 20-ыг хамтдаа уншъя. Эзэн хүсвэл би та нар руу удахгүй очиж их цантай хүмүүсийн үг яриаг бус харин хүчийг нь мэдэх болно гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг Есүс Христ удахгүй биднэр дээр эзний хүчийг харуулах болно. Есүс энэ дэлхий дээр ирж амьдарч явах хугацаанд Бурханы хүчээр бүх зүйлийг хийж байсан. Тэрээр 40 хоног цүлд мацаг барьж явах хугацаанд тэрээр Бурхан залбирч түүний хүчээр тэр бүх бэрхшээлүүдийг даван тулж байсан. Тэрээр муурын сүнсний сорилтонд тэзэж унаагүй юм. Тэрээр эзний хүчээр бүх зүйлийг гайхамшигтайгаар эзний таалалд нийцгүй сэмж хийж чадсан юм. Тэгээд тэрээр удахгүй ирж бас эзний сүр хүчийг энэ дэлхий дээр тунхаглах болно. Тэр цагт энэ дэлхийн бүх хүчнүүд түүний өмнө хүчин мөхөсдөж сөгдөх болно. Тэр үед та тэр агуу хүч, тэр агуу их эрх мэдлийн оргилд байхыг хүсэж байна уу? Та яг тэр үед тэр агуу их эрх мэдэл, тэр их хүч чадлын эзэн байхыг бас хүсэж байна уу? Тэгвэл эзэн бидэнд өнөөдөр та бүхэн надад итгэж надаар амьдралынхаа эрч хүчийг сэлбэж байгаач хэмээн хүсэж байна. Танд эзэн өөрийн амьдралын төлөвлөгөө, өөрийн амьдралын бүхий л цаашдын хувь зээг надад даатгаач хэмээн хэлж байна. Үнэхээр эзэн бол бид бүхний амьдралын утга учир хүч чадал байд юм аа. Үнэхээр Есүс энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд
Бурхны хүчээр тэрээр гайхамшгуудыг үлдэж, Бурхны хүчээр тэрээр үхсэн хүнийг амьлуулж, Бурхны хүчээр тэрээр олон хүмүүст тааллыг, зөвхт байдлыг, нэр хүндийг олж байсан юм а. Өнөөдөр тэгвэл бид нэр өөрийнхөө хүчээр юу хийж чадах вэ? Өнөөдөр тэгвэл бид нэр өөрийнхөө хүчээр өөрийнхөө амьдралын өчүүхэн нэг муу үзэл бодол, муу хэв маягийг өөрчилж чадах вэ? Үнэхээр бидний хүч чадал бол түүний хүч чадлын өмнө дэндүү мөксөн. Өнөөдөр бид нэр бидний эсрэг дайтаж байгаа, бидний эсрэг тэмүүлж биднийг муу зүйл хийхийг хүсч байдаг тэр муу ерөн сүнсний хүчийн эсрэг юугаар эсрэгүүцвүлээ? Тэр хүчийн эсрэг бид нэр өөрийнхөө хүчээр эсрэгүүцэж чадахсан билүү? Үнэхээр бидэнд тийм боломж, үнэхээр тийм хүч чадал бидэнд үгүй юм а. Харин бид нар тэр муу хүчний эсрэг эсрэгүүцэх хамгийн гол арга зам бол эзний хүчээр түүнийг даван туулах юм. Үнэхээр эзэн Есүс Христ энэ дэлхийд амьдарч явах хугацаанд эзэн Бурхны хүчээр тэрээр бүхий л сорилт, бүхий л байдлаас давж гарч чадж байсан. Тэгвэл өнөөдөр яг энэ замаар бид нар бас муу ерөн сүнсний эсрэг тэмцэх хэрэгтэй юм. Эзэн Есүс маань загалмаа дээр түүнийг ялж муу ерөн сүнснийг удахгүй мөхөж сөнөх болно гэдэг тэрхүү мэдээг түүнд дуулгах тэр мөчөд муу ерөн сүнс маш ихээр уурлаж тэрээр өнөөдөр хүртэл маш ихээр уур зартаагаар маш их эрч хүчтэйгээр өнөөдөр тэрээр бидний эсрэг тэмцэж байна. Түүний бидэнд лөө дайрах довтлох тэрхүү хүч бол бас их хүч юм а. Гэвч тэр хүч Бурхны өмнө хэдийнэ мөхс гэдг нь нотлогдсон юм. Бурхан түүнийг ялж чадсан юм. Тэгвэл ах トゥ нар минь өнөөдөр бүгдээрээ эзний хүчээр тэрхүү муу хүчийг ялан дийлэх чадaltaй байцгаая. Өнөөдөр таны амьдралыг хөглөж чадаж, таны амьдралд их шиг нэмж чаддаг тэр Бурхныг бүгдээр ирж хаацгаая. Тэр хүн хэдийгээр тэр бяцхан охин өөрийнх нь хувьд болж байна. Өөрийнх нь хувьд л чаддаг тэр өчүүхэн жижиг азийг тэр агуу нэгэн төгөлдөр хуршуурж ирж хэрхэн гайхамшигтай болгож чадсан шиг таны амьдралыг, та амьдралынхаа муу хэв маяг тэр муу зүйлээс өчүүгэндүүдийг салъя гэсэн тийм хүсэл байх юм бол эзний агуу хүч таны дээр үйлчилж та тэрхүү муу бэрхшээл зовлонгоос хагацж чадах юм а. Эзэн таны амьдралыг утга учиртай, эзэн таны амьдралыг баяр баясгалтай, эзэн таны амьдралыг амар тайван болгож чадах юм шүү. Бүгдээрээ дахиад нэгэн Библийн ишлэлийг хуваалцъя. За тэгээ 2 дугаар Коринт гэж номны 12-ын 9-өөс 10-ыг бүгдээр хамтдаа уншицгаая. Тэр надад миний нэгүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно гэж альцсан. Иймд би ихэд баяртайгаар мөхс байдлаараа илүү сайрхнаа. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ гэж хэлсэн. Тийм ээ. Эзэн өнөөдөр бидний мөхс байдал дотор алдаршиж байна. Эзэн өнөөдөр бидний юу ч чадахгүй байх тэрхүү мөхс дорой сул дорой үед минь харин бидний хүчрхийг нэгэн болгож өөрөө түүний дотор алдаршиж байна. Өнөөдөр мөхс байдал, амьдралын хэцүү байдалд нэрвэгдсэн, амьдралын хэцүү байдалд орсон хүмүүс авралыг хаа нэгтээс хүчийг ирж хайдаг. Яг тэр дотор эзний хүч оршиж тэр хүний амьдралд итгэх итгэл, тэр хүнийг хөл дээр босгох тэр боломжийг бүрдүүлж өгч байдаг юм а. 10 дээрээс бүгд уншицгаая. Иймд Христийн төлөө мөхс байдалд оромжлол, гачигдал хавчлах, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хизээ мөхс байна. Тэр үед хүчтэй байдаг юм а гэж хэлсэн. Бид нар өнөөдөр эзэн Есүс Христийн дотор мөхс дорой байж чадах юм бол эзэн Есүс Христ биднэрээ дамжуулж гайхамшигтай хүч чадлыг харуулах болно. Тэрээр бидний мөхс байдал дотор оршдог агуу хүч чадал юм а гэж өөрийгөө хэлсэн байна. Үнэхээр таны амьдрал бэрхшээл тохиолдож байгаа бол яг энэ цагаас та толгоогоо өөдөн өргөж. Таны амьдралд хүч чадал байна уу? Таны амьдралд тэр Бурхны хүч чадал хэрхэн орж ирж байна вэ гэж та хайгаад үзээч. Та өөрийнхөө амьдралын хамгийн аз жаргалтай байсан тэр мөчөд урсаад үзээч. Та өөрийнхөө амьдралд хамгийн амжилттай байсан тэр цаг хугацаагаа бодоод үзээч. Яг эндээс бид нар Бурхны хүчийг, яг эндээс бид нар Бурхны ивэлийг, яг эндээс бид нар Бурхны хайрыг олж харж чаддаг юм а. Тийм учраас бүгдээрээ амьдралдаа түүртлгүйгээр хүч чадалтайгаар урагшилцгаая. Бидний амьдралын хүч чадал болсон эзэнд бид нар цаг үргэлж талархаж байх нь илүү чухал. За тэгээд дараагийн нэг Библийн ишлэл маань Филиппой номын 4-ийн 13 дугаар зүйл дээр бас эзэн бидэнд хандаж нэгэн зүйлийг хэлжээ. Түүнээс ирэх хүчээр би бүхнийг хийж чаднаа гэсэн. Үнэхээр гайхамшигтай. Тийм үгүй. Үнэхээр бид нэр амьдралын маань ирж хүч болсон эзнээс ирж байгаа ивэлэр түүнээс өгч байгаа тэр агуу хүчээр бүх зүйлийг хийж чадах юм. Тэгвэл та өөрийнхөө амьдрал энэхүү хүч чадлыг авахыг хүсэж байна уу? Та өөрийнхөө амьдралд энэхүү хүч чадлаар цааш нь өдөрдүүлэхийг хүсэж байна уу?
Энэ хүч чадал бол хизээч дуустдаггүй. Энэ хүч чадал бол хизээч солиддаггүй. Энэ хүч чадал бол мөнхийн мөнхөд байдаг тийм хүч чадал юм аа. Энэ бол бурхны хүч чадал юм. Бурхан өөрөө агуу хүч чадал юм. Хүмүүсээ бүгдээрээ амьдралын бэрхшээл зовлон хийгээд бүх муу мухайг даран сүнэж чадсан тэр агуу хүч чадлыг бүгдээр авцгаая. Тэр агуу хүч чадлыг бүгдээр амьдралдаа оруулцгаая. Та бүхэн эзнээс тэр агуу хүч чадлыг гуйгаач. Эзэн хэрвээ таныг хүсэх юм бол таныг гуйх юм бол тэр агуу хүч чадлыг танд өгөх болно. Та тэр амьдралдаа тэр агуу хүч чадлын их булгаас үргэлж тэр хүч чадлаар сэлбэгдэж эрч хүчтэйгээр утга учиртайгаар баяр баясгалантайгаар амьдарч явах болдог. Хүч чадлын их болсон эзэн бүгдээрээ талархна, залбирцгаая.